Grand Marshal Luxury Villas. За 3 2 1 тэг. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд хаврын сайхан өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр одоо Grand Marshal хотхны маань нээлттэй өдөрлөг сайхан өдөр нээж байна. Тэгээд та бүхэндээ уулзж байгаа баяртай. Нойр дуулцаг ямар вэ? Өстой гоё байна. Нээлттэй өдөрлөг өнөөдрөөс эхэлж байна. 7 хоног болгоны хагас бүтэнсээ өдрүүдэд та бүхнийг 10-аас 18 цагийн хооронд одоо урьж байгаа шүү. Захиалагч нар бас ирж энэ хотгонтойгоо танилцаарай. Загварын байрнууд одоо 2-оос 3 өрөө мөлт хаусны байрнууд гарцсан байгаа. Мөн тун удахгүй Twin House, Town House-ны бас одоо загварын байр одоо удахгүй гарнаа. 22 оны 22 бэлэгтэй урамшуул хөтөлбөр маань ийхүү эхэлж байгаа шүү. Гарсан реклам үзсэн л үсттэй. За ингээд Grand Marshal төсөлтэйгээ энэ хаврынхаа ээлжид нэгэн нээлттэй өдөрлөгийг хамтдаа бүгдээр бүтээн байгуулалтаа танилцгаая. Йой. За бид хоёр ясаар гоод ямар ч байсан одоо Town House-ны хэсгийн өрөөлөлөө тий. Одоо хийсэн үйл явцтай та бүхэн танилцсан бол гадна талын төмөр фасадыг бол хийсэн байна. Тийм ээ. Ямар ч байсан зогсоогүй гэж байгаа шүү дээ. Тэгээ чи одоо маш олон нэг туслан гүйцэтгэгч компаниуд бас орж ирсэн байгаа шүү дээ. Жишээл одоо энэ наадлын одоо энэ 3 Town House-ыг бол нэг компаниуд авсан байгаа. За тэгээд олон компаниуд ингээд авсан байгаа. Twin House-ыг бас гадна тал одоо хийгдээд эхэлсэн байна. За цонхнууд бол ихэнх нь бас хийгдсэн байна тийм. Ямар ч содын 7 сард бол ингээд ашиглалтанд орж эхэлнэ. 7 сард эхний ээлжинд энэ манай энэ 6 одоо энэ House-ууд бол одоо орно гэж байгаа юм тийм. За тэгээд эхнээсээ Town Twin House-нууд одоо ороод эхлэх байх гэж. Тэр Эрхэд Монгол групп бол одоо олон сайхан нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон одоо зүйлүүдийг хийж байгаа шүү дээ. Сайхан олон үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрийг манайхаж бас сайн мэдж байгаа бах тийм. Би бас түрүүн лайв дээр хэлжээсэ. Эрхэд Монгол групп буюу Grand Marshal одоо энэ хотгон маань одоо бид бүхний хийж байгаа уран бүтээлийг бас байнга дэмждэг. Түүний нэг нь бол юу вэ гэхлээр одоо бид тэрийг хийж байгаа Тэнгэр гэж продакшны хийж байгаа 16 ангит тий гэр бүлийн драма кино одоо тун удахгүй 4 сараас үзэгчдэд хүртэл болно. Энэ киноны ерөнхий одоо юу гэдгээр бас ажилласан гэдгийг одоо энэ нэвтрүүлгийнхаа одоо далмаар бас хэлж талархаж байгаагаа илэрхийлж байна. За нэвтрүүлгийг цааш нь үргэлжлүүлээ. Тэхөө. Баашаа. За бид нар одоо хамгийн ихний ээлж Мөлт Хаусынхаа хамгийн анхны барилга дээр ирчээд байна. Тэ? Өнгөрсөн авар гэхэд л одоо газар шорооныхаа ажлыг ухаал байж исэн одоо ингээд сайхан босцсон байж шүү дээ. Одоо энэ ч бас загварын байр 3 ширхэг байр гарсан байгаа байхгүй. 2 өрөөтэй 3 өрөөтэй 3 байр гарсан байгаа. Ингээд эрхэм захиалагч болон шинээр одоо захиалагыг Grand Marshal-ыг сонирхож байгаа хүмүүсээ л одоо яг нэвтрүүлэгт улам тохолж үзээрэй. Татгшаа орцгаая. Тэгээ. Хой шилээ алхт болсон юм байна. Үндэсний шилдэг бүтээн байгуулагч Grand Marshal хотхон 2022 оныхоо 22 бэлэгтэй суглаад худалдааг захиалагч нарынхаа дунд зарлалаа. Хамгийн супер шагналын эзэн болох нэг гэр бүл G500 маркийн автомашины эзэн болох болно. Grand Marshal Luxury Villas хотхон Эрхэд Монгол групп эзний сэтгэлээр бүтээн. За ямар санагдаж байна? Би 77-той нөлөө 72-той. Манай зэнд биш. Сайн байна уу? За сайн байна уу? Ажлын сайн. Энэ 77 м квадраттай айлгаа. 3 өрөө. Энэ нэг юм цонхны юм том болохоор бас их гоё байд юм биш үү? Манай цонх болохоор одоо энэ Герман улсын тэгээ 3 давхар шилтэй. Тэгээ поро 2 систем аахан бүгдийг онгоогдоод тэгсэн мөрлөө давхараас ингэж онгоод 3 давхар шилтэй тий жижиг шинээр. Халаалт ирсэн байна тий. Халаалт ирсэн байгаа. Халаалт болохоор манайх юу байгаа? Конни Фрич гэдэг брендийн халаалтын систем тавьдсан байгаа. Албаны хувьд болохоор салаах салаа гэсэн тий. Ээлжиг брендийн амьсгалдаг обоо. Яг болохоор манайх нөгөө нэг цусангийн гэдэг зорилт болохоор нуугаач очиод хулдаасан биш амьсгалдаг тийм обоо. Ер нь бол айлууд бол одоо ингээ орохдоо хэд хэдэн сонголтоос обооны сонголтоо хийх байх тийм ээ. Хийж болно. Мөн шалны бас сонголт байгаа. Турк улсын
хандаа мөнгөдийн дөрийн шалнууд аваад. Шал бол надад үнэхээр одоо таалагдж Бор байна. агаа цагаас аваад гээд хоёр сонголт. Хоёр сонголттой байна тийм. За 3 өрөөгөө тэгвэл үзэгчтэй үзүүлээ тийм. Тэгэхээр яаж одоо Энэ манай том өрөө галзуух нь энэ. Энэ болохоор хоёр хэсэг байгаа. Бас том өрөө дэжгүй том юм биш. За энэ хүүхд өрөө юм шүү тий. тийм ээ. Хүүхдээ өрөө. Энэ цогч бас юм би цогны энэ гарц юм хамт байх дуртай. Би чи ингээ энэ дээр суучдаг байхгүй юу? Яа гоё юм аа. Цагаа унаал кофе уугаад. Яг үнэн тийм гэдэг гоё. Гоё идэж шатаа. Дуртай. Ер нь бол цонх том байна. Том байхсан гоё гэдэг тийм. Цог энэ хараа энэ жижиг өрөөний цог ийм том биш үү? Том байцсмаа одоо халуун дулаан гэрэмж хүнд төрүүлдэг байхгүй юу? Хамгийн гол нь тэгээд яг тэр дулаан алдаад байгаа зарим нэг барилгууд бол 2 давхар шилтэй байдаг л та. Энэ ч Энэ 3 болохоор 3 давхар болохоор бас тийм. Тэгээд дээрэс нь халаалт үнэхээр сайн байна. За энэ нөгөө нэг цонх чи ингээ 2 янзаар онгодог гэсэн. За энийг ингээ харуулах уу? За ингээ дээшигээ ингээ тал ингээ онгоож байгаа. Энэ бол нэг том онгоолгож бас салхи малх нэг оруулахгүй үедээ салхиорхгүй үед зүгээр ингэждэг тийм. За нэвт салхи оруулъя. Сая баахан хүмүүс ирлээ одоо. Хоол ундныхаа өнрийг жоохон гаргая гэх юм бол ингээ гарч. Балкон руугаа бас гарах бас нэг давуу тал байна. тэгж болохгүй шүү. За хүүхдийн өрөө юм. За энэ шиг бас ундлууны том оёнд нэг юм харуулъя би та нарт. Би тусад нь одноод харуулахгүйгээр энэ хараа ингээд ийм энэ хараа. Энэ точтой ийм удирдлагатай, унтраалгатай гэдэг. За. За бүгдээр одоо маш гоё өрөөр орноо. Хоёрыг тэнд юм ярьж байгаа хооронд би ийш орж ирээд үзсэн. Тэгээ энэ өрөөний надад хамгийн их таалагдж байгаа юм энэ хоёр талтай цогтой байгаа нь үнэхээр таалагдж байна. Цуслан тий бас цуслан дээр ярьж байгаа шүү дээ бид нар чинь. Тэгээ ингээд юм харагдсан. Хараа энэ цогыг нэг тал нь битүүгээ боддоо. Тэгэхэд Тийм. ямар бодогдох вэ гэдгийг ийшээ чарна гэх гоё байхгүй юу? Тий? Онош гурваа чарна уршаа чарна. Уршаа богдол руу гоё харагддаг харагддаг. Энэ чи гоё байна. Хоёр талтай цогтой чи цусланд ч одоо бас юм харагдууц гэдэг чих чухал шүү дээ. Тий? Энэ чи яагаад гэвэл одоо хотын барилгуудаас давуу талаар мэдрэх хэрэгтэй. Мэдрэх хэрэгтэй шүү дээ. Байгалийн сайхныг мэдрэх хэрэгтэй. Агаар ус тий. Тий, хотын байшин ч одоо ингээд нэг ийм юм чи зөвхөн эдэдтэй нэг юм жижигэн цогтой байдаг. Тэгээд харахгүй шүү дээ. Энэ чи ийм гоё гэрэл гэдэг. За өшөө гоё өрөөнүүд байгаа юм шиг. Дараагийн бас нэг загварын байртай тавьчихсан. За энэ л одоо юу вэ? Нойлыг үзүүлээ те ариун цэврийн өрөө. Тэгээ ариун цэврөөрөө үзье. Бүр том юм биш. Тийм ээ. Энэ гоё туурсан гэрлүүд хийж өгсөн байна те. Тийм тийж гсэн маа сүүлийн үеийн шийдлүүд. Энэ чинь хамгийн гол нь ахтар тог идэд байхгүй те. Тийм тог идэхгүй дандаа лээд. За однод бас нэг юм сонирхолтой дараа. Ойлгож болох юм дээр Гранд Марштын доог тавьсан байна. Оо, тийм байна. Гранд Марштын тавьсан. Ойлгож болох энэ тосгуур за энэ юу тосгуур гэнэ энэ нэг шүршүүр те. Шүршүүр бас гоё юм байна те. Ингээд том жижигэр энэ их гоё шүршүүр. Янз бүрийн одоо хэд хэдэн юугаар хоочих юм. Сонголттой. Манай тун бонуудаас бас сүүлийн шууд ингэ татаж онгоохгүй. Түлхэж ингэж онгооно. Оо, бид нар болохоор шууд ингэ татад онгооч тэгхгүй. Ингэ түлхэж онгооно. Бас юм учиртай ингэж. Би ч харин түрүү татаад онгохгүйсэн байхгүй. Энийг бас онгоолж болохгүй байна та гэж бодсон чи. Тийм байсан шүү дээ. За хэдүүл ийшээ гараа. Балконыг бас үзэгчтэй захиалагч нартай манай Гранд Маршал сонирхож байгаа хүмүүстээ бас харуулъя те. Балкон руу гараа. Том цогч бас хоёр талтай аваад юм биш үү? Энэ чи хэцүү шүү одоо. Энэ том цогнууд чи хотын төвдүүд олцууд нэг талтай байдаг шүү дээ тий. Ийм хоёр талтай байдаг. Тийм бай, тийм бай. Одоо хоёр талын цаах онгоодог гэдэг чинь энийг хэлээд байна үзэгчтэй энэ аа. Тийм. За энэ шиг хэдүүлээ балкон байгаль ирсэн гэдэг гэж байна. балкон руу гараа. За. Энэ хаалганууд чинь энэ цонх чинь юу вэ? тий Европ одоос нэг Германд Германд хэмжээгээр Монголд үлдэж Монголд үйлдвэрлэж байгаа тийм ээ. Энэ цонх бас мөн адилхан бас хороо хоёр системтэй. Өө энэ хаалга үйж үү? Балкон ч бас тий ингэж бас ийм өстө. бас багаар онгоон бас ихээр онгоон. Үгүй энийг хартаа. Энэ чинь хаалга ингэж бас онгод юм шүү дээ тийм. Тий. Ер нь балконы хаалга ингэж яваад мэдхгүй юм бэ. Тийм л болсон байна тий. Бас сүүлийн дээш гэнэ. Аа ингэж онгож байгаа. Оо за энэ гоё. Сүүлийн үеийн шийдлээ. ч гоё юм байна. За ингээ балкон руу гарчихсан. Гадаас үжих гоё юм байна. Энэ гаднаас босоод бол энэ айл нь
Цэвэрлээдсэн ч болох юм. Тий. Энэ ч одоо их олон настай гэж байна. Олон жилийн Тийм настай. олон жилийн настай. Болоос. За баг 200 жил Тийм гэж. шүү дээ. Одоо манай Монголч одоо их шороо шуурна. Хавар нь ямар вэ? Манайхан сайн мэднэ. Шинээр барилж байгаа барилгууд бол энэ гадны босоодонд их анхаармаар надад санагддгийг. Манай зарим нэг зүгээр ингээд нөгөө будцсан барилгууд байдаг шүү дээ. Тийм шороо юу цацсан юм ааш гэдэг. Дараа шороонд муухай өнгөтэй. Монгол хамгийн тохиромжтой гэж байгаа шүү дээ. Төмөр хийц. Энэ бол их үнэтэй тэгээд. Энд айгүй их мөнгө явж байгаа гэсэн. Тийм дээ. Мандаа тэгж хэлсэн. Нарийн ширийн тооцоогоос хэлмээр л байна. За одоо Цэнтэй биш инженертиг одны өтөөр дараагийн загварын байр метр квадрат айл руу оръё. 48 м. 2 өрөөдөө 48 метр квадрат. За ийш тавьчихсан. Amor Нордик загварын 2 давхар single house. Тиамо Нордик загварын 2 давхар twin house. Жутен Нордик загварын 2 давхар town house. Сарай Нордик загварын 2 давхар twin house. Либе Нордик загварын 2 давхар twin house. Шарлек Нордик загварын 2 давхар single house. Чинда Степ загварын 1 давхар single house. Ашк Степ загварын 1 давхар twin house. Алоха Степ загварын 1 давхар twin house. Ай Степ загварын 1 давхар single house. Хайр Нордик загварын мульт хаус. 3 дугаар сарын 12-нд 13-ны Бямбнямгад төслийн нээлтийн арга хэмжээнд эрхэм та бүхнийг урьж байна. Эрхэт Монгол групп эзний сэтгэлээр бүтээн. $48 м квадраттай 2 өрөө байранд орж ирж байна. Тийм. 48 м квадрат гэсэн үг тийм ээ. Ер нь гэрэлтүүлэг гэдэг чинь бас энэ байр гэр орныг их гоё өнгө төрхтэй байхад их гоё чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ гэрэлтүүлэг нь унтраалгаж бас гэсэн үг юм байна аа тийм. Тийм Добо брэндийн унтраалгаа. Тийм үү? Тийм Добо Өнгөний брэнд авсан. тоочтой утсан одоо тийм. Тийм ээ. Унтраалгаа. Тэрнээс гадна Добо брэндийн бас ийм нөгөө удирдлага байгаа. Одоо алсын удирдлага, хяналтын монитор гэх юм уу тийм. Гадаа хийн ирж гэн, одоо зочид хийн ирж гэн. Энэ манай хүн мөн үү биш үү? За Монгол гараж марашаач гэсэн удирдах юм боломжтой юм. Добо брэндийн ухаалаг системтэй. Энийг бас өргөж өгснээр бас онцлог байна. Дээрээс нь жишээл түрүүн биний нөгөө хэлжсэн Солонгос обо гэдээсэн шүү дээ. Обо. Ээлжиг. Чулуутай тийм яг чулуутай адилхан гэсэн. Энэ холоос харах юм бол яг чулуу шиг харагдаж байгаа юм тийм. Би бол гоё гоё. тийм их гоё обо. Наа чи ерөөсөө ховор байдаг обо юм шиг байна. Хоёр сарлтайгаа сар цагаан сарлын нэг биш үү? Яг угаа цэвэрлэхүүл асуудалгүй шүү дээ тийм. Эмэгтэйчүүд бол ер нь цагаан сарлан маш дуртай байгаа. За хоёр өрөө байрны онцлогны өрөөр нь орж ирж байна. Балкон хоёр талаас ордог. Ингээд жижиг өрөөнөөсөө балкон руугаа гарчихдаг. Энэ шиг бас энэ араа том өрөө рүү бас ингээд орж иж байна. Хоёр талаас өрөөр хэлэл орж гарах гарцтай Энэ байна. ч гоё юм тийм. Энэ Энэ бас уулзах юм байна. дандаа одоо нөгөө нэг том өрөөнөөс орохгүй, том өрөө зочдтой үйл энэчнээс орж ирж байгаа. Аа яг үгүй чи хэцүү. Хүний хажуугаар дамжиж байгаа. Энэ гоё юм. Гоё өнгө тий. Энэ чи 3 өнгө орсон байгаа тий. Гадна фасад нь. Цагаан. Тэгээд тэгжиж үзэмжтэй байна. За ингээд За мэдээж айл болгоо даалтын та. том өрөөр орох гэж байна. Энэ хаалга нэр бас гоё юм а тий. Ингээ хоёр системтэй. Гоё юм шүү. Хоёр янзаар хоогод байдаг юм тий. Хоолой систем. За би хоёр өрөө авсан зарим жүжигс баярлалаа. За хэдүүлээ пентхаусыг зангийн байлаа гэтгэв.
За ингээд Penthouse-ны 106 м квадраттай Penthouse буюу хамгийн дээдлийн 4-р давхар. За ямар вэ? Чиний хэлдэг нөгөө нэг саарл одоо буюу энэ гэгээлэг шалан одоо энэ тавигдсан байна. За энэ арай чулуун хаан. Яг чулуун шиг харагдаж байгаа үстэй. Харин нөгөө нэг солонгос обооны гоё давуу тал нэг нөхгүй үстэй. Тэ? Захиалагч нараас энийг чулуун шиг харагдсан тэгээд түрүү орж ирээд тасныг харсан баг. Үнэхээр гоё харагдаж л. За энд ийм хоёр RZ-ээс Invision-ы оролттой. За энд нөгөө нэг домбоогийн ухаалаг систем бас энд цөөрж гисэн байна тий. Бүгд дээрээ суудалтаа хин орж ирдэг. Тий. Одоо энэ ч нөгөө нэг юунуудаа бас бүгдийг удирдах байгаа үстэй. Гэрэл мэрэл. Тэр энэ бүгдийг ингээ удирдах. Галтгоонд гоё байгааз. Маш нэрээ 2022 оны 22 бэлэгтэй суглаат одоо урамшуулалт чинь Grand Marshall-аас энэ галтгоог чинь тавилах эрхийг Kitchen олгож байгаа байхгүй тийм ээ. Нэг галтгооны энэ бэлтэ одоо хаанх бэлтэ? Push ингээд брендийн бэлтэ байгаа энэ манай галзуухны бэлтэнүүд. Бас мөн адил Penthouse нь болохоор ийм хар байгаа. Бус нүд 48, 77 болохоор цагаан байсан. Тийм цайвар байсан. Сонголтууд бол сонголт байгаа. айлын өөрсдөө одоо сонгосон юм. Одоо бэлтэ гэж та тийм. Гоё харагдаж байгаас энэ таа зэмдэр болохоор 3.6 м билүү. Тэр аяга гоё. 335 цэврийн. Зөв. Тэгээ уулт орж ирсэн байна тий. Энэ цонх бол мэдээж одоо нөгөө тааз өндөр болчихлоор цонхон дагаад өндөр болчихж байгаа. Тэгэхээр энийг өөрөө гигээ сайхан орж ирчихэж байгаа. Ерөөсө гадаа байгаа юм шиг л мэдрэмж авах юм шүү. За 3 өрөө баггүй. Том өрөө галтгоог нь үзчихтэй. Энэ шиг 106 тий. За энэ шиг 106 м квадрат Penthouse-ны одоо унтлагын 2 өрөө байсан. Яа, эхлээ жижиг өрөөр нараа ийш байна. Зинэнгүй энэ өөр картатай. Картатай тий. За ингээд Бас жижигдэхгүй том байна уу? тийм байх тий. Ийшээ шууд болсон. Тий. Миний багтаа юу юм бэ нөө? Басгал гоё юм. Тэг гоё юм байна. Энэ бас нөгөө жижиг Машин бас бас дамжин. Гоё юм байна. За энэ балконы бол нөгөө юу нь хийгдсэн байна. Бэлтаа нь бол хийгдсэн байна тий. Сар бэлтаас авчихсан байна. Энэ өөр гоё өрөө энэ. Тийм ээ. Ийшээ харчин, угшаа. Зүүн тишиг харж угшаа харж байна. Балконоор гарчин. Энэ бол харагдсан өндөр. Балконд бол мэдээж бас хоёр талаасаа орж гарсан гарцтай. За ийшээ гараа. Балконоор нь дамжаад мастер руу нараа. Тэгэхээр мастер онцлогны өрөө. Өстой гоё өрөө. Хөөхөө тий. Гарч ирээд энэ ч ороодсоо дуудчих. Ийгээс юм дууд юм. Ийгээс гоё юм. Энэ мастер онцлог нь. Ээж аваа. Энэ болохоор нөө төмбөш мөмбөш гэх. Шкамш. Энэ нөгөө нэг яг нөгөө юу шиг чулуу шиг байлсэн нэг аваа. Бас энд орж ирсэн. Энэ илүү гоё харагдаж байгаа. Бас нэг юм дабаа. Тийм. За мэдээж мастер онцлог юм чинь энэ мастер 0-ийн өрөөтэй. Шүршүртэй. Шүршүртэй яг тийм. Шүршүртэй байна. За мэдээж 1 2 3 харьцах гарч ирсэн байна. Гэрэл их гоё орж иж байна. Дараагийн гэрлүүд өдөр аюул сайн орж байна. Нартай өдөр зүгээр улаахан. Хаалганы хувьд бол Орос хаалганууд байгаа. Тийм манай хаалгууд дандаа Орос. Тийм. Бүлдөө зэрэгэд. Тийм. Брэндийн хаалганууд байгаа. За энд одоо Penthouse-ны том 0 буюу ариун цэвэр өрөөрөө одоо авсан тийм. Хоёр ариун цэвэр өрөөтэй юм биш үү? Тийм түрүүний болохоор мастер онцлогны байсан. Одоо энэ болохоор их том ариун цэвэр. Үнэхээр том юм аа том. Тийм. Энэ бас гоё зохион байгуулалт юм шүү дээ. Найдны тэтэлтэй гараад яг өөдөөс угаалгын янгот энэ ерөнхийдөө бас гоё тий. Болох нэ гэж. Энэ тууцсан гэрэлчийн болохоор арай Тийм хоёр шиг болж байгаа. ер нь одоо үнийн мэдээллийг манай энд үзэж байгаа хүмүүс бол Grand Marshall Luxury Villas гэсэн пэйж хуудас руу та ороод илүү үнийн судалгааг авч болно гэсэн. Тэгээ энэ өөрөө энүүхий хэдэлээ хөөрхөн картатай. Тэр айгу хөөрхөн маас. Хаалганы хувьд болохоор дотор энэ өрөө болгоны хаалга бун одоо энэ гадны талын хаалга бол нэг брэнд байгаа. Орос брэнд буюу Bult Ors гэдэг энэ компани тий Орос хаалганууд байгаа шүү. Үнэхээр чанартай хаалганууд юм байна. Та бүхэн яг өөрсдөө ирж энэ бодит мэдрэмжийг бас аваарай тий. За тэгвэл энэ хаалга гадна талаас нь бас харцгаая тий. Дотор талаас нь бол юм. Дотор нь болохоор цагаан, гадна нь болохоор бороо байгаа. Энэ бол чанартай сайн хаалга нөө. Энэ арай түрүүний юм утна. Батбат сүвчтэй. За баярлалаа цэнд авьяастай маш их баярлалаа. За ямар ч гэсэн гарыг тий.
Энэ дотор чи халууцаад байна шүү дээ. Хадаа байна. Тийм байна шүү дээ. Амар гоё юм байна. За. 22 оны маань Гранд Маршал төслийн бүтээн байгуулалт ингээд 3 сарын 5-ны өдрөө. Тийм өнөөдөр 3 сарын 5-ны өдөр. Энэ сайхан өдөр эхэллээ. Одоо бол 3 сарын 8 өнгөрцөн байж хахад энэ дугаар гарах. Өнгөрсөн ч гэсэн эмгтээчүүд бас Марти 8-ны баярын мэндийг хүргье. Чи ямар сүхэт тийм бэ? Тэгээд өнөөдөр ямар ч байсан олон сар уулзаагүй байсан, ирээгүй байсан Гранд Маршал төслийнхөө Бүтээлч хүмүүстэйгээ уулзлаа. үнэхээр сайхан За байлаа. нүдэн дээр газрын ухаад эхэлж исэн нөгөө байшин барилгынхаа босцсон байгааг нь харлаа. Бүр дотор нь обогийн нага шалын нэгээд бас гоё байна те. Хамгийн гол нь саяны одоо хил гайл хаалттай байх үед бас эдгээр маань зогсоогүй байна гэдэг бол маш том одоо баярлууштай авууштай. Тийм би одоо энэ бас манай төсөлд хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчдынхаа өмнөөс баярлж байгаа нэг зүйл гэвэл сая энэ хил гайлын асуудал дээр манай энэ Гранд Маршалын хамт олон маань бүр одоо чухал ач холбогдол өгч бүр комисс байгуулж тэр хилээс яаж одоо бараа югаа татаж авах бүр анхаарал тавьж очсон шүү дээ. Тэг хүмүүс бол зөөхөн шүү дээ те. Тэгэхэд Монгол группт Гранд Маршалынхаа баярлалаа гэдгийг хэлье те. Тийм баярлалаа. Хоёрдугаарт бас хүлээцтэй байсан манай захиалагч нар байна шүү. Өө тэдэртээ баярлаж хэлсэн. Мөнгө төр хөрөнгө оруулсан тэр хүмүүс тийм. Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн жил захиалжгаад тэгээ одоо бас хөөх юм нэг нөхцөл байдлын улмаас хүлээсэн ирнэ өнөөдөр ирээд дахиад авч байна. Энд чинь өөр гоё байгаа байхгүй тий. Нэрээ тийм. Бүр тий. Энд чинь маш гоё сэтгэл 22 оны анхны захиалагч нар өнөөдөр бас бас ирээд дахиад авч шээ. байр авлаа шүү Энд дээ. чинь гоё шүү. Үнэхээр баяртай байна. За тэгээд ингээд дараагийн бас энэ одоо нээлттэй өдрлөгөөр та бүхэнтэйгээ нүүр тулж уулзах бэлэн байгаа шүү. Та бүхэн ирж Гранд Маршалтай танилцаарай. Ингээд нэвтрүүлгээ өндөрлөө. Манай одоо өдөрлөг маань өөрөөр хэлэх бол таныг яг энэ Бамбруш кафе дээр хуучны одоо Бамбруш зоогийн газар гэсэн. Энд төвлөрж байгаа шүү. Энд та бүхэн ирж одоо төслийн менежерүүдтэй, риэлторуудтай одоо борлуулагч нартай уулзаад за мөн төслийн талбайтай бас тэдэртэй хамтдаа аялж сонирхож үзэж болох юм шүү. За нэвтрүүлэг. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Баяртай. За хоёлаа нэг халуун кофе уучаад байна. Тийш хараад бас. Тэд хөшиг хаагдаг үлээ гэж шүү. Бүр сурцсан уу? Эрхэт Монгол групп эзний сэтгэлээр бүтээн